Хуудас сэргийгчлөнд подкаст нэвтрүүлэг. За бүгдд нь энэ өдрийн мэнд хүргэе. Болор содрох хэвлэлийн газраас бэлтгэн хүргэдэг Хуудас сэргийгчлөнд подкаст нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. За бид энэ дугаартаа уран зохиолын ном өмнө нь гол ярьжсэн бол энэ удаа харин нэгэн баримтат буюу дурсамж, намтар дурсамж гэж хэлж болох бах тийм ээ. Виктор Франкл гэдэг Австрийн сэтгэл зүйчийн амьдралын утга учирыг бидэрхүй гэдэг дэлхийд дахиад маш олон сая хувьд борлогдсон хүн болгон баг нэрийг нь заавал сонссон байдаг ч юм уу тий уншсан байдаг ийм нэг алдартай гэж болох номын тухай ярилцахаар сонгоод байна. За манай энэ дугаарын зочноор Болор содрох хэвлэлийн газрын орчуулагч редактор Сумья маань оролцож байна. За Сумьядаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн мэнд хүргэе. Өрсөн баярлалаа. За Виктор Франклийн амьдралын утга учирыг бидэрхүй гэдэг ном бол манай хэвлэлийн газраас 2022 онд гарсан тийм ээ. Орчуулагч Бат Тогтхын хөрвүүлгээр гарсан ийм ном байгаа. Сумья энэ номыг ер нь яагаад сонгож унших болсон бэ? Тэгэд мөн номынхоо тухай сэтгэлээ яриад хоёлаа явчих тийм ээ. Энэ номыг болохоор бас энэ тэндээс агуулгыг уншижсэн харжсэн. Тэгээд ийм хамгийн сод төрөлүүдийн нэг хамгийн чухал бүтээлүүдийн нэг сэтгэл судлалын сонгодог бүтээлүүдийн тоонд яа харахгүй ч гэсэн. Тэгээд нэлээд нэртэй бүтээл. Тэгээд энийг хавцын нараал нэг хэсэг явсан. Яа тэгэхээр энийг угаасаа хүмүүс уншихаас дандаа зүрхшээдэг ном. Энэ бол нэг энэ тухайн зохиолч нь өөрөө хорих лагерт буюу нацист хорих лагерт маш олон жил тэгээд өөр олон лагераар дамжиж ингэж маш олон жил амьдарч яасан. Тэгээд тэрнийхээ тухай бичсэн гэдэг утгаар хүмүүс айгуу жоохон цэрэгдэг. Хүнд сэтгэвтэй ном байна тий айгуу хэцүү юм энийг уншаад би шаналах юм байна гэж бодоод хүмүүс жоохон цэрэгдэдэг. Би тэгээд бас нэг тиймэрхүү шалтгаанаар тэгээд бас ингээд тэгсэн ч гэсэн бас ингээд сонирхол татчих байгаа шүү дээ. Тэгээд хэсэг харж явж байгаа. Тэгээд ерөнхийдөө саяхан уншсан. Тэгээд яг үнэндээ бол яг уншаад үзэхэд тэр гол биш юм гэж бодогцсон. Тэнд ингээд хоригдсон гол биш юм байна те. Тэнд зовсон гол биш юм байна. Энэ хүний хэлэх гээд байгаа санаа нь бол нөхөр гайхалтай юм гэдгийг ойлгосон. Тэгээд тэр нь арай хөнгөн туссан гэх юм. Тий би ч гэсэн яг Сумьягийн нэг адил энэ номын тухай энэ тэндээс айгүйх сонсоод тийм ээ Монголд бас өөр хувилбараарч гарсан байдаг тийм ээ. Өөр хувилбараарч байхаа өөр бас орчуулгаар гарсан. Тэгээд ингээд нөгөө унших юмсан гэж бодоод явдаг хэрнээ хад ч юм барьж авч уншаагүй. Тэгээд маш богино хугацаанд уншингууд надад болохоор нэгд маш зовлонгүй тий Виктор Франклийн тэр бичээчийн уур чадвар маш гоё айгүй юм хүнд сэдвийг юу гэдгийг яаж юм гоё хөнгөн гэж бас хэлж болохгүй. Тий маш гоё чадварлаг бичлэгтэй дээр нь бас орчуулгын чанарч мэдээж шинжилж байгаа. Тийм ээ монгол хэлээр ингээд торлон унших. Тэгээд тий яг л бас Сумьягийн ном хэлсэнчлэн хориглагын хүнд хэцүүгээр бид нарыг айлах гэсэн дээ биш тийм ээ. Нэгэнт болоод өнгөрсөн тэр аимшигтай явдлыг дэлхийн нийтээрээ мэднэ тийм үү. Тэгэнгүүт Виктор Франкл номынхоо нэрээс ч тодорхой амьдралын утга учирыг бидэрхүй гэж хэлж байгаа. Хориглагер гэдэг бол төсөөлөхөд ч аимшигтай зүйл шүү дээ. Тэнд баг тэрийг амьдрал гэж хэлэх үгүй юу тий. Тэнд амьдрал өрнжийн хүн яг өөрийнхөө хүсснээр тэнд амьдрч чадахгүй мэдээж үгүй. Гэвч хүнд амьдралын утга учир гэдэг зүйл байдаг. Тэрийг олох нь ямар эрхэм чухал юм бэ? Утга учираа мэдснээр ямар ч зовлонг давж туулж болох юм байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэгээ үүнийгээ өөрөө сэтгэл засалж сэтгэл судлалын салбарын маш том хүн болохоор тэр өөрийнхөө нэвтрүүлсэн логотерапи хэмээх сэтгэл заслын тэр аргатайгаа ингээд уялдуулаад бичсэн тийм ээ. Тий. Хамгийн юу гэж уншиж байхад бол энэ хүн бол сэтгэл судлаач хүн нэгдүгээр. Тэгээд дээрэс нь хорих лагерт очсон юу гэж хохирогч хүн тий. Тэнд ингээд өөрийнхөө эрүүл мэндтэй бүх юмараа хохирсон хүн. Тэгээд дээрэс нь энэ хүн бол тэр юм хоёр юу гэж тийм тодорхойлолтоос гадна энэ хүн бол өөрөө аюу агуу хүн юм байна тий. Би өөр нь бол ингээл нэг хүн амтан бишрээл тэрээс агуу магуу өнтер гэж хэл миний амнаас баг гардаггүй байхгүй. Тэгсэн чинь энэ номыг уншсны дараа Виктор Франкл бол яг хүнийхээ хувьд бол үнэхээр тий чинь юмыг
даван туулсан чадварынхаа хувьд ч тэр хүнийхээ хувьд ч тэр хүн чанарынхаа хувьд ч тэр тэ бүх талаараа энэ хүн бол яг үнэхээр хүн гэдэг хүний одоо нэг тийм жинхэнэ утгаараа хүн байж чадчихээ, жинхэнэ утгаараа хүн шиг амьдарчээ гэсэн мэдрэмж төрж байгаа байхгүй. Тийм тэр нь одоо өвдөж чинь энэ номыг одоо энэ хүнийг хамгийн их одоо алтаршуулсан гэх юм уу. Тэр талаараа бас гайхалтай юм да гэж бодогцсон. Тийм. Надаа бас энэ номыг уншиж яхад нөгөө амьдрах сайхан гэдэг ном байд биш кино байдаг шүү дээ. Тэр яг санаанд орж исэн. Тэр ном бол бас яг одоо Франклин өгүүлээд байгаа тэр амьдралын утга учир гэдэг зүйлийг тэр кино бас яг илэрхийлсэн тий. Тэгээд Франкл бол номоо хоёр үндсэн хэсэгтэй тийм ээ. Эхний хэсэгт бол яг хориглагаар өнгөрүүлсэн тэр аимшигтай өдрүүдийг бичсэн тий. Хоёрт нь болохоор одоо яг тэр мэрэгчлэхээ буюу тэр сэтгэл судлалын үүднээс тийм ээ логотерапи гэж юу хэлээд байгаа юм. Амьдралын утга учирыг ирж тэмдэрч түүгээр одоо амьдрах нь ямар утга учиртай юм тий. Бүр цаашлаад одоо мэрэгжил нэгт сэтгэл засалчдтай ч юм уу тий яаж нөлөөлөхгүй байгаа юм. Ерөөсөө тэр бүхний ингээд базаад бичсэн. Энэ ном бол тийм том биш хэрнээ маш их одоо тийм зүйлийг дотроо багтаасан. Тийм л одоо агуулгын хувьд бол ярих юм бол одоо зөвлөж шүүргөөчтэй. Тийм л ном юм билээ л дээ тий. Амьдрах сайхан гэд кино ярьсан чинь нөгөө нэг гол дүрийн залуугаас тий. Тийм би одоо нэр мэрийн сайн мэдэхгүй санахгүй. Гэхдээ ер нь бол одоо юу гэдэг чинь салбарт хүмүүсийг одоо гоц ухаантай гоц гэдгээр нь ялгаж хэлдэг шүү дээ. Гоц ухаантай, гоц одоо мэрэгэн тий. Өөртөө юмыг амар сурдаг, юмыг аягүй сайн боддог гэд ингэж янз янзаар хэлдэг. Надад бол жинхэнэ гоц хүн бол одоо тэр хүн юм да гэж санагдахаар тийм гин байхгүй юу. Энэ Виктор Франкл гэдэг зохиогч ч гэсэн яг тийм гоц хүн юм да гэж бодохоор. Яа тэгэхээр тэр бол одоо яг гэдэг чинь амьдралд одоо хин хүний амьдрал тохиолдохооргүй зовлон. Одоо ямар ч хүний санаанд орохооргүй цаашдаа надад ийм тохиолдолд гэж хинч таамаглахааргүй тийм одоо асар том зовлон. Гэтэл тэрний хойно тэрийг ингээд нөгөө нэг юм эерэг сэтгэлээр бөгөөд одоо ингэж давж гарах нэг тийм хүчтэй тийм хүн байна гэдэг бол яг сэтгэл судлалын ухааныхаа үүднээс тэр бол баг гоц хүн байхгүй. Яг сэтгэлийн одоо тэр мөн чанарын хувьд яг нөгөө нэг энэний дараач тэр энийг одоо үргэлжлүүлээд одоо орчин үед ч гэсэндээ яг энэ талаар юу судалдаг байхгүй. Сэтгэл судлалын янз бүрийн байдлаар бизнесийн тал дээр ч гэсэндээ хүн ингээд бизнес ингээд айгүй амжилттай явж байгаа. Тэрнээс өмнө нь дороот нь янз бүрийн асуудал гарна. Тэр үед ингээд хүн одоо зарим нь ингээд унцдаг, зарим нь босоод ирдэг. Тэнгүүт яг ингээд ямар хүн босож ирээд байгаа, ямар хүн унаад байгаа тий. Яг тэрийг нь ингээд судалж харьцуулдаг бас одоо тийм орчин үеийн одоо хэрэгцээнд нийцүүлээ тий. Ингээд янз янзын одоо салбарт зориулсан тийм сэтгэл судлалын судалгаанууд гардаг. Яг тэрнтэй адилхан одоо зарим хүнд ингээд тийм хатад байна тий. Гэтэ тэрийг бас ингээд хүмүүст ингээд түгэж болно. Тэрийг ингээд өөртөө суулгаж болно гэсэн зарчмууд байдаг юм лээ. Тэгэхээр ерөнхийдөө бол Виктор Франклч тэр кинон дээр гардаг хүнч тэртэй яг ингээд үлгэрийн юм шиг санагдах үстэй яаж тэ гэмэрч гэсэндээ үнэхээр ингээд амьдралын тиймэрхүү одоо зүйлсийн дараа ингээд тесчүүлдэг тийм хэсэг хүмүүс байдаг гэдэг утгаараа тэр бас надад нэг тийм гоц санагдсан гэх юм тий. Франкл бол одоо энэ ном дээрээ юу яасан байгаа юм л да одоо эхний тэр хорих лагерын өдөр хонуудыг дүрслэхдээ одоо хоригдлуудыг өөрөө сэтгэл судлаач хүн болохоор яг чиний хэлсэн шиг нэгдүгээр хохирогч хоригдол боловч ялтчгүй тэр мэрэгжлийн хүн учраас тийм ээ ажигласан тий одоо хоригдлуудын сэтгэл зүйн үе шатуудыг тий эхлээд одоо бөөнөрөө хоригдчоод юу ч үу чармаа шалдлаад бүгдийнх нь сүмсийг усаад ингээд шүршүүлгээр туугаад оруулахад эхэндээ одоо тийм сонин нөхцөл байдалд орчоод хүмүүс ингээд хошигнж исэн гэдэг ч юм уу тий тэгэнгуутаа цаашдаа болохоор зовж цөхөрч эхлээд сүулдэ бүр дүжрэх явц гэдэг ингээд яг нөгөө сэтгэл судлаач хүнийхээ одоо энэ ажиглалтаар тэр одоо зовлон шаналлт хүмүүс яаж ямар үе шаттай хариу үзүүлдгийг энээр ингээд зурагтсан. Тэр интернет айгуу сонирхолтой. Надад хамгийн одоо юу гэдэг чинь студид болтмор юмэр те. Юу гэхээр юу вэ гэхээр энэ бол яаж энэ тухай гомдлого бичиж байна тий. Гомдлолгүй бичиж байна. Тэр бол яалтчгүй бүр амар том хохирол амар том гарц тий. Тэр хүнийг одоо ингийн хүнээр сэтгэхэд бодоход тэр хүн бөөн үзэн ядалттай гарч ирж байгаа ш тий. Тэр одоо германчуудыг ч үзэн яддаг байна уу? Тэр хин гитлерийг ч үзэн яддаг байна уу? Хин энийг буруутгахад ойрхон байгаа. Тэр хүн бол сэтгэл зүйн хувьд ерөөсөн ингээд юу юугүй хүнийг цохоод унахад бэлэн байгаа байхгүй тий.
Тэгэхэд Виктор Франкл бол яг тэр өөрийнхөө тэр сэтгэл зүйн юунаас ингээ хөндөрөөд гадна талд нь гараад тэгээд бүхнийг ингээд одоо юу гэдэг ажиглаад тий эргэн тойрныхоо би бол одоо юу гэдэг чинь энд зовж байгаа хувь хүн гэдэг ерөөсө бодоогүй юм шиг байна. Тий. Тэрийг хэрвээ бодож явсан бол бараг давж чадахгүйсэн баг. Би бол энд зовж байгаа хувь хүн гэж бодхоос илүү би бол энэ хүмүүсийг ажиглах үүрэгтэй би бол сэтгэл судлаач хүн тий. Би энэ хүмүүсийн талаар ингээд дараа нь хүмүүст одоо юу гэдэг чинь үлдээх хэвээр тийм үүрэгтэй хүн гэдгийг ухамсартайгаар ч юм уу ухамсаргүйгээр ч юм уу тэр хүн мэдэрсэн юм шиг байна. Тэр тулдаа одоо тийм зүйл одоо өөртөө зорилго ч юм уу бас нэг өөрийнх нь одоо юу байгаа шүү дээ тий. Тийм утга учир байсан тулдаа тэр хүн бас амьд гарсан гэдэг өөрөө ч бас нэлээд яасан тохиолтой тий. Сая бас би ингээд төгсгөлийн нэрвүүлээ явжсэн чинь төгсгөлийн үг дээрээ тэгж байгаа юм л та. Хороод үл дэлхий ер нь одоо тий нэг тийм буруу тишээ яваад байна. Яагаад тэгэхээр одоо нөгөө амжилтанд тэмүүлсэн маш юм хурдцтай цаг үе байгаа болохоор амжилттай яваа. Эсвэл ямар нэгэн байдлаар амжилт гаргах боломжтой, хөдөлмөрлөх боломжтой одоо ирээдүйн урд байгаа залуу хүмүүс, амжилттай хүмүүсийг илүү чухал авч үзээд тэгэнгүүт одоо алдаа, оноо, туулсан амьдрал, туршлага бүх юм нь ард нь цаг хугацаанд хадгалагдаад үлдсэн өтөл хөвгчүүдийг ингээд үл хайхардаг ийм нийгэм болчихжээ. Энэ бол буруу юм тий. Яагаад гэвэл ингэснээр одоо нэг хүний одоо үнэт чанар тэгээд энэ амжилтын төлөв тэмүүлэл хоёрын ийм зааг ялгаа бүрдснээс аягүй буруу зүйл рүү яваад байна тий. Тэнгүүт аливаа ямиг даван туулсан бүр маш хэцүү яг Франкл шиг өөршгөн мөн өөртөө найдалтгаж болох одоо тэр хэцүү бэрх Холокостын өдрүүдийг даван туулсан хүмүүсийг тий хүмүүс шиг ийм хүмүүс бол цөөнх байдаг. Зовлонг давж гараад ирээдүг харж чаддаг хүмүүс цөөнх байдаг. Хичнээн цөөнх байсан ч бид нэр цөөнхийн талд ерөөсөө байх ёстой юм. Тий. Тэгээ ийм хүмүүсийг одоо зарим талаар гигантнүүд ч гэж ярьдаг одоо тийм хүмүүс яг шашинлаг утгаар нь биш. Маш одоо юу гэдгийг үнэхээр тийм үнэмшгүй оюун ухааны ухамсарын одоо тийм тий хүн чанарын хувьд одоо тийм өндөр төлөвшөл суртахуунтай хүмүүсийг хэлж ийн гэж би ойлгосон л доо. Тийм хүмүүсийнхээ талд бид нар байх ёстой юм аа. Тэгжээч хүн төрлөختөн одоо юу гэдгийг зөв замаар явах ёстой гэсэн ийм санаа байна л л дээ. Тэр нь надад нөгөө талаар бас ингээд уншаад байж хат нь одоо нөгөө буддийн сургаалтай бас төстэй зөвлөж болмоор ч юм шиг. Зовлон үнэн зовлонгийн шалтгаан үнэндээ тэгээ ингээд зовлон гэтлээд ингэж явах ёстой. Угаасаа л хүн болгоны амьдрал үхэл төрөх учраас тэрэн дундаас хитрхи нөгөө одоо юу гэдэг юм амжилт ч юм уу нэг юм ингэж зорилгоо олгочоод тэрэнд байхаар жоохон бурууддаг, өөрөө зовдөг гэсэн юм яхтар гүнзгий санаанууд ингэж яваад байгаа байхгүй юу. Тэргээрээ ингэж уншихаар энэ ном яалтчгүй хүнийг юм маш гүнзгий бодол руу хөтлөх. Эсэргээрээ заавал гүнзэрхгүй ч гэсэн юмыг бас өөдрөг сайхнаар харах тийм их гоё хүчийг агуулсан л ном юм уу гэж би бас бодсон. Уншсандаа их баярлсан. Тэгээд өөрөө ерөнхийдөө нөгөө буддын болоод тэр нөгөө санаа гэдэг байгаа шүү дээ тийм. Тэр санааг бол яг нөгөө нэг одоо сэтгэл судлалын ухаанд ингээд суурьшуулж одоо юу гэдэг чинь Венийн 3 дахь хувьсгал гэдэг байгаа шүү дээ. Хамгийн эхний хоёр нь бол мэдээж одоо Фройд байна тий, Адлер байна тий. Энэ хүмүүсийн гаргаж ирсэн санааг энэ хүн нэг хэсэг дэмжижсэн байгаа юм. Тэгээд өөрөө бүр ингээд одоо хамт одоо тэр нэгдэж хамгийн түрүүнд одоо Фройдтай нэгдэж ингэж явж исэн хүмүүс нэг. Гэхдээ энэ хүн энэ нөгөө ийм зовлон үзээд ийм зүйл туулсныхаа дараа бидний итгэж үнэмшижсэн маш олон юм бол худлаа гэсэн юм тий. Бидний ингэж хэрэгжүүлэх гэж одоо бидний нийгэмдийн одоо зөв үнэн гэж бодож исэн олон зүйл бол худлаа гэсэн. Тэр байтугай ангаах одоо энэ өөрөө бас нэг төрлийн юмч штэ тий. Нөгөө нэг тэнгүүт одоо тэр талын ангаахын талын мэдлгүүд ч гэсэндээ бас ингээд яг тэр яг цагаа тулгаар хүн дээр худлаа идэв. Хүн одоо нойргүй эдэн цаг явах боломжтой. Тэр бол тэрний цааш л явахгүй өнтер гэсэн. Бид нар бол юу тэр нойргүй тийж эдэн цаг явах мох гэсэн ойлголт байгаа тий. Амьдрал идэг. Ерөөсөө л амьдраад идэг. Тэгээд хүн одоо юу гэдэг чинь одоо тийм нүүр гараа авахгүй тэгж бохир заваа явбал ерөөсөө хүн тэгж байгаа л үрчэндээ ингээл маш олон юм хүн ерөөсөө тийм л юм дээр хүрэл ерөөсөө ингээл байхгүй болно гэл маш олон зүйлийг тэгж одоо ангаахын юм ч юм уу сэтгэл зүйн хувьд ингээд заалгуулж ийсэн тий өмнө нь тэгсэн чинь яг өөрөө тулаад үтсэн чинь худлаа байна. Тэгээ энэ бол хүн бол амьдрал идэм юм ямартай ч. Тэгээ бас нэг юм сонирхолтой энэтэй холбоотой гэхээр юм байхгүй. Фройд бол ингээл яг юу гэдэг чинь
хүн бол одоо таашаалын эрэлт явдیں۔ Ерөөсөө таашаал бол одоо хүний одоо зан одоо суртахууны хамгийн үндсэн нэг зүйлсийн нэг юм байна тий. Хүүхэд ахуйгаас л энэ бол суурь одоо хөгждөг юм байна. Тэгээд энэ бол ингээд янз бүрийн одоо хинийга дарснаас үүдээд хүнд янз бүрийн хүчин эмгээг үүсдэг юм байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд, сэтгцийн хувьд гэдэг ч юм уу. Ингэж үздэг байсан тэрийг ч одоо Виктор Франкл бас нэлийн хэсэг сонсч явсан тий. Адлерийн хувьд болохоор эрх мэдэл бол хүн бол эрх мэдэл тэмүүлдэг юм байна тий. Ингээд янз янзаар ингээд хүний одоо мөн чанартай ч юм уу заан суртахуунтай холбоотой сэтгцэд бас тэр нь яаж нөлөөлдөг байдагтай холбоотой янз янзын чиглэл гарч иржсэн тэр нь ч хөгжсөн зарим талаараа үнэн угаасаа гэхдээ яг тэрнтэй энэ тэнцэх хүнд маш чухал юм байсныг бид нэрөөсөө анзаараагүй мэнэ гэдгийг энэ Виктор Франкл гарч ирж байгаа хгүй тэр юу вэ гэхээр хүнд ерөөсөө утга учирыг ирэх тэгээ утга учир амьдралд нь утга учир байна гэдэг бол ерөөсөө амин чухал. Одоо юу гэдэг чинь хүнд хоол идэх хэрэгцээ байна, унтах хэрэгцээ байна. Энэ бол ерөөсөө анхдагч хэрэгцээ гэж үзээд байгаа шүү дээ. Гэтэл хүний утга учир гэдэг юмыг ерөөсөө хамгийн сүүлийн хэрэгцээ юм шиг үздэг. Гэтэл Виктор Франклийн хувьд бол ерөөсөө тийм байгаагүй. Утга учир амьдралын утга учир бол ерөөсөө хоол ундаас одоо тэр нөгөө бэлгийн таашаал машаал тий бүх юмтай одоо энэ зэрэгцүүц тийм чухал тийм одоо амин чухал одоо юу гэдэг хэрэгцээ байсан юм гэдгийг яг тийж хэлээгүй. Гэхдээ би бол уншиж байхдаа бол яг тийж ойлгож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр одоо юу гэдэг тэр үед ингээд хүмүүс аюу нөгөө одоо тэр хүмүүсийн хувьд зүүдэл аврал байсан байхгүй тий. Ерөөсөө бүх амьдрал нь там болцсон. Тамаас нэг жоохон оргож байгаа нь тий баруун унтаж чадахгүй байгаа ш тэр хүмүүс чинь. Одоо хэсэг унтахтаа л тэр хүмүүс ингээд хамгийн их хүсэж байгаа зүүдэлдэг хамгийн их хүсэж байгаа зүйл гэр орноо тий дайн дуусчихин хоол идчихин тий хүмүүсөө аимшигтай хөлсөж байгаа учраас зүүдэндээ ингээд хоол идчихэж байгаагаар зүүдлээл. Гэтэл хамгийн гайхалтай нь тэр үед ямар ч хүн ямар ч одоо тийм тэр олон эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр дунд эмэгтэй хүн зүудсэн байхгүй гэж байгаа юм. Тийм. Эмэгтэй хүн одоо нэг тийм бэлгийн таашаал машаалаа хангаж байна гэсэн тийм зүуд ерөөсөй байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс ерөөсөө амьдралын утга учираа алдахын одоо нэг ирмэгдээр ирсэн хүнд тэр мөр бол ерөөсөй чухал биш үү тийм. Хэрвээ энэ хүмүүсийг гаргах, энэс гаргах сэтгэлийн тэнхий одоо өгөх юм бол ерөөсөй утга учир. Тий. Энд хүмүүс ингээд өгчдөг байсан гэж аахгүй шууд л ингээд одоо тор морноос нь барьж чаал зүгтэл те тэр нөгөө тогтой тогон цохиулал хүчин эсвэл ингээд нөгөө амиа орлоход ингээд хүзүүндээ нэг л одоо олсоо хийсэн бол тэрийг тэд нар болох ирэх байхгүй нөгөө өгөх гэж шийдсэн хүний одоо ингээд саад хийхийг тэнд үс зөвшөөрдөггүй тийм учраас олсонд хүзүүгээ ингээд хийхээс өмнө Адлерийн Франкл яах ёстой вэ гэхээр нөлөөлөх ёстой. Энэ хүнийг ерөөсө толгойг нь олс руу оруулж хэлэхгүй те юу гэх вэ гэхээр чамд тийм утга учиртай зүйл байгаа штэ гэдгийг сануулдаг ус. Тэр хүмүүс чинь энийг мэдэн штэ те чи чинь үр хүүхэд чинь тэнд байгаа штэ те чи ингэж одоо юу энэ хүртэл ийм юм бодож тиссэн штэ чи гээд тэр бүхнийг нь сануулж заримыг нь авч үзэлтэй байсан. Тэгээд ерөнхийдөө бол ингээд бас ингээд тэр олон хүмүүс дунд амархан одоо юу гэдэг чинь тэр сэтгэлийн тэнхээгээ алдаад одоо хүмүүс ингэ бодож байгаа хгүй юм чирэгтэй ингээл айгуу том биетэй хүмүүс одоо амьдулдчих юм байна да гэдэг ч юм уу тийм барагцаа эхлээд төртөө гэсэн чинь сүүл рүүгээ ерөөсөө тэр биеийн одоо ямар том байна уу жижиг байна уу айгуу дархлаа сайтай байна уу муу байна уу хамаа ахгүй хамгийн гол нь тэр хүмүүст итгэл найдвар байгаа цагт ерөөсөө амьд байгаа юм хамгийн гол нь одоо юу гэдэг чинь би султай ч юм уу угаасаа юм нөгөө эрх тань хөсцөө одоо тийм зөндөө олон тийм хүмүүс байгаа шүү дээ насаараа зодлон үзээгүй айгуу тийм дээд язгууртай одоо тийм хүмүүс зөндөө олон ирсэн тэр хүмүүст орхно үг багтагч үхээгүй айгуу үзсэн гэж аахгүй яагаад вэ гэхээр тэр хүн дотгошоогоо ингээд бодит байдлаас эргээд дотгошоогоо зүхтаж чаддаг тийм чадвартай одоо юу гэдэг чинь одоо өөрийнхөө төсөөлөл, өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө итгэл үнэмшил дотор ингэж амьдрах чадвартай гадна одоо тэр үлдэгдэж байгаа зүйлсээс хамааралгүйгээр тийм учраас тэр хүмүүс амьд байгаа юм гэж өөрөө бас одоо анзаарч байгаа байхгүй. Тийм одоо хүчин зүйлсүүд байна. Тэгээд яг ингэж тооцоолол за энэ маань маргааш хүндээ гэвэл яг л явдаг. Тэрийг одоо юугаар тооцоолж ирнэ гэхээр ерөөсөө сэтгэл зүйн байдлаар нь тийм. Энэ хүн би төвчгүй байна гэд нэг л бодох юм бол тэгэл байхгүй болдог гэж байгаа байхгүй. Ямар ч одоо юу гэдэг чинь чи гайг байгаа штэ чиний бие тэнхээтэй байгаа штэ гэж одоо тэгэж бодохын шаардлага байхгүй. Одоо юу гэдэг чинь итгэл үнэмшлээсээ болоод тэр нь ингээд нуурж унах үед л ерөөсөө тэр хүмүүсийн бүх юм дуустдаг гэсэн гэдгийг бас өөрөө маш их анзаарч бичсэн байна. Тэгээд бас сонсон кейсүүд байгаа даа тийм. Дотор нь айгүй олон гоё кейсүүд өөрийнхөө ажиглалт тийм хүмүүстэй яаж харьцаж байсан тий.
Өөрт нь бас яг тэр байгаль хамт орогдож байгаа нөхдүүдтэй нэг өдөр тог тасарсныг одоо завшаанч гэх юм уу тэрийг ашиглаад одоо амьдралын тухай ярих боломж олддог тий. Тэгээд тэр нөгөө бүр амар гайхалтай байсан шүү дээ. Урлаг болоод шашны тухай тий. Урлаг ба шашин бол ерөөсөө тэнд байгаа хүмүүсийн бараг найдвар нь гэж. Найдвар тий. Тэр ямар ч газар, ямар ч зовлонтой, ямар ч юу байсан урлаг хүнд ингээд хэрэгцээ байгаа байхгүй тий. Тэрийг ингээд дуулаад бүжиглээ тий. Ядагч байсан тий. Ядаж ингээд мандж байгаа нарыг хараад тий. Тэр чинь бас нөгөө нөхөнд нөгөө урлагийн төдий хэмжээний таашаатыг тий. Аз жаргалыг бас мэдрүүлдэг юмнууд. Тий. Тэгэл ингээд бөөнөр ингээд үрхий ачигдаал явж байхдаа цонхон дээрээ ирээ шаваарлаж байгаа байхгүй. Тэнгүү тэрүүгээр чинь байгаль гэдэг чинь өөрөө бас л нэг тийм юу штэ тий. Тэнгүү тэрэн дээр ингээд бүгдээрээ сайхан юм олж харах гал. Тэнгүү тэндээс чинь бас нэг хүн дэвтг чинь сайхан зүйлийн төлөө тэмүүлдэг нэг тийм юу байна. Тэгээ тэрийг бас ингээ харуулдаг байхгүй. Тэнгүү шашинг бас ингээ шашин бол юм тийм гэдэг тий. Тэр хүмүүс бас ингээ шашинд болоод бурханд тий янз бүрийн зүйл бас итгэснийхаа хүч нь бас амьд явж байгаа хүмүүс ч тийм донд маш олон байсан. Гэдэг бол бас бодвоштай хэрэг хүн тий. Ерөөсөө л хүний одоо итгэл найдвар яг юм одоо бодит ах уу юу гэдгийг өмсөх хувцас идэх хоол одоо юу гэдгийг өөрөө өөрийнхөө гадаад эрхчлөнөөс гадна хүн дотроо тий доторх тэр хүчин зүйлүүд нь хэр хүчтэй бат бөх тийм байна. Тэр чинийгээрээ л хүн ерөөсөө одоо амьдрах чадвар нь бие махбодын юунаас үл шалтгаалan байдгийн байна гэдгийг л их олон талаас нь эргцүүлчихсэн. Тэнгуут яг хуу одоо Франклин тэр юг жоохон задлаад ярил л да. Франкл өөрөө тэгжилсэн шүү дээ. Амьдралын утга учир гэдэг зүйлийг одоо юу байхыг тодорхойлсон тий. Одоо ажил хөдөлмөр гэж байгаа байхгүй. Тэр нь удаа онцгой ач холбогдолтой зүйл хийх. Бас юу хамаагүй биш те. Хайр сэтгэл буюу одоо бусдыг хайрлаж халамжлах. Тэгээд хүнд бэрхийг даван туулахын зориг төвчээр. Энэ гурав бол тэр амьдралын утга учир бий болох гол гурван зүйлээ гэж ингэж үзсэн. Тэнгууд үүнийхээ эсрэг бас одоо яг эсрэгцүүлээд зориуд ярьчил та. Эмгэнлийн одоо гурвал гэд бас юу яаж байгаа байхгүй. Тэр нь юу байдаг вэ гэхээр өвчин, гэм буруу, үхэл энэ гурав гэж байгаа байхгүй. Тэгэхээр эхний гурвыг одоо өөртөө бий болгосон хүн одоо эмгэнлийн гурвалд одоо хүртэх, тэрэнд автах те юм уу? Тих одоо юугүй. Эмгэнлийн гурвалд өртлөөч одоо гарах одоо тийм чадвартай буюу амьдралд ямар ч зовлон тохиолдсон тисэж гарах тийм хат чадвар байдсан байх гэж энэ номыг уншихаар яг энэ 3 зүйлийг ингээд бас сүргүүлж харж болмоор санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд ингэж байгаа юм хүмүүс яадаг вэ гэхээр өвчин давтсан, гэм буруу давтсан, үхэлтэй үрэлтгэн зайлшгүй мөртлөө энэ бүхнээс эсрэгээр одоо өөдрөг хийвэр үлдхийг тэмцдэг нь болохоор бас жоохон буруу юм тий. Ингэснээр одоо эмгэнэлт өөдрөг үзэл гэж юм би болдог гэдэг сэтгэл судлаачийн үгнээс тайлбарласан. Тэгвэл бидний амьдралд ч гэсэн би ингээд бодсон чинь заримдаа ингээд хүн өөрөө мэдлгүй гутардаг штэ одоо ажил бүтэхгүй би өвдөх юу гэдэг юм маш олон зүйлээс шалтгаалаад. Тэгэхэд зарим тохиолдолд ийм биднэрт айгүй нөхцөл байдал ийм байгаадах чинь өөдрөг зүйлийг хүчээр гаднаас өгөөдөх тохиолдол байдагтай. Наа чи юу ч биштэй чи ингээд яг хит ийм хийсвэрээр ингээд тулахаар өөрөө хүлэн зөвшөөрөгдөөгүй ч юм уу эсвэл юу ч гэдгийг тэр нь ерөөсөө бодтой ийм арц тусламж одоо юу бол тийм болж чадахгүй байгаад идэг. Тэрийг бас хилээд байгаа юм шиг надад санагдсан. Яг би одоо сэтгэл судлалын талаар айхтар үнцгээ мэдгүй. Гэхдээ энэ номыг ингээд уншихаар ямар ч гэсэн ингээд бас нэг гоё юм нь энэ бүхнийг энэ онлын одоо тий өөрийнхөө боловсруулсан логотерапи онлын трик бүр айгүй энгийнээр хүмүүст ингээд маш ойлгомжтой бичсэн их гоё байсан. Тэгэхээр ямар ч хүн ялангуяа сэтгэл зүйн асуудал за бүр сэтгэл зүйн асуудалгүй ч ерөөсөө л амьдарч яваа хүн болгонд их бага одоо тий том жижиг асуудал үргэлж бий штэ. Тэгмэд ерөөсөө тэр хүн болгон уншаад үзэхэд ерөөсөө айгүй тийм гимгүү ном юм байна. Тийм бодол айгүй түрүү тэр нь айгүй тийм олзуурхмаар хүмүүс энийг ингээд уншаасаа ямар гоё юм бэ гэж бодогдоод байгаа байхгүй. Хит амар мэрэгжлийн үднээс ингэж одоо юу гэм баг хийсрэ онлоор биш эсвэл хит шашинлагаар биш те яг өөрөө тэр бүх зовлонг туулаад аваад гарцсан энэ он лимиг боловсруулсан юм хүн учраас тэр нь айгүй гоё ойлгомжтой. Ерөөсө тэрэндээ энэ номны тийм юм байгаад тахшгүй үнэт чанар нь гэж би бодсон. Тийм тэнд нөгөө нэг надад нэг юм айгүй үлдсэн. Нөгөө логотерапийн тухай ярьж эхэлж байгаа нэг хэсэг дээр ингэдэг байхгүй.
одоо Виктор Франклаас өмнөх үеийн сэтгэгчид болохоор ерөнхийдөө сэтгэл зүйчид юу хийх гээд байсан бэ гэхээр буруу ажиллаад байсан юу вэ гэхээр штэ. Хүний ингээд зовлон гэдэг юм байхгүй болох гэж үзсэн. Ерөөсөө ингээд жаргалтай л байх га тий. Ерөөсөө жаргаж ивэл тэр ерөөсөө болж байгаа нь тэр ингээд ерөөсөө. Гэт тэгж бодоод тийм юм болох гээд хүчлээд тий. Гэтэл Франкл болохоор юу гэж үзсэн бэ гэхээр ерөөсөө зовлон байх хэвээр дарамт байх хэвээр чамайг ерөөсөө дарамтлж явах хэвээр. Ерөнхийдөө чамд ингээд ачаа байх хэвээр, зовлон байх хэвээр, дарамт байх хэвээр. Гэхдээ хэрвээ тэр дарамт чи утга учиртай бол чи ерөөсөө тэндээс ямагтал босч ирнэ. Тэ ямагтал тэр одоо зовлонгоос чи өндийж ирнэ. Яагаад тэгэхээр тэр бол чиний хувьд утга учиртай зүйл байхгүй. Гэтэл өмнө нь одоо Виктор Франклаас өмнө ямархуу үзэл баримтлал байгаадсан юм гэхээр хүний тэр дарамт ачаанууд ерөөсөө ингээл авч хайчих гал тий. Үнэхээр одоо булзах боломжтой тэрийг аваа хийчих боломжтой бол аваа хийчих л хэрэгтэй үнэн л тий. Гэхдээ боломжгүй юмнууд зөндөө байна тий. Ямар ч боломжгүй юмнууд байна. Гэхдээ чи тэр зовж байгаа зовлондоо утга учир оноочих юм бол тэр ерөөсөө чамд тэгж тэр болохоо болно. Тэгээд одоо өвд чинь хүн нэг өдөр зовж болно шүү дээ. Нэг өдөр нэг хэцүү санагдал уйлж унжаал буу юм болол ингээд тэгж болно. Гэтэ чиний тэр зовлон чи утга учиртай бол чи маргааш нь босоод ирэх байхгүй. Тийм учраас тэрийг бол ерөөсөө сэтгцийн өвчин гэж үзээл энэ бол өстэй аимшигтай одоо тийм шизофрен байна гэлтэй ингээл хүнийг оншлоод тэгээ оншилчоор хүний чинь оншинд нь барьцдаг. Тэр хүн нөгөө оншоо ингээл тодруулж үзээл ийм зан гаргах юм яана би тийм штэ окей гэх тэрнээс очт нөгөө чи загсны орд гэвэл загсны орд бол чи хилэн цэвэл хилэн цолоод идэх шиг хүн ерөн тэгдэг байхгүй юмдаа ингээд тасаад тэндээ сэтгэл одоо зүүн асуудал дээр чинь яг тийм болов. Чи бол тийм юм гэд хэлчих юм бол тэрэнд нь ингээд хүн өөрөө ингээд тасчдаг. Тэрэндээ ингээд бас байх гад хичнээн гарах гэж оролдовч өөрөө тэрийг өөрөөрөө тодорхойлц учраас эргэж ороод идэг. Виктор Франклийнх надад яагаад таалагдаад байгаа гэхээр ихэнх хүнийг тэр зүгээр л амьдралын утга учираа олоогүй хүн байна л гэж тодорхойлно. Чи ерөөсөө ингээд шизофрентэй галзуурсан солиорцсон хүн биш чи ерөөсөө утга учираа олоогүй байна л гэж хэлдэг. Тэнгүүт тэр хүн нэр юу илээ гэж бодоод тэрийг ирж хаагаад эхлэх юм бол тэр нэг сэтгцийн асуудалтай анхаарахаа болж эхлэх байхгүй. Тэнгүүд тэр хүн арай нэг өөр утга учиртай арай нэг гой зүйлийн төлөө тэмүүлж эхэлж байгаа учраас асуудлууд ерөөсөн асуудал биш болоод ирдэг тий. Тэр нь хамгийн одоо энэ онлайн логотерапийн ч юм уу хамгийн авааштай. Одоо юу гэдэг чинь бусад одоо талын юунууд жоох инхрийлээд байх талтай бол Виктор Франклийн логотерапи болохоор шууд л ингээд үнэтэй нүүр учруулахыг оролддог. Тийм хариуцлагыг өөрөөлөхийг оролддог. Чиний байгаа байдал чинь одоо чиний хариуцлагатай холбоотой шүү гэдгийг ингээд тэнцвүүлээд өгчдөг. Тэрүүгээр ингээд арай дийлэн хүмүүст хэрэгтэй гэдэм баг гэж бодогдоод байгаа юм. Тэгээд бас ингээд сүүл хэсэг рүүгээ харж байгаад ямар ч одоо тийм өвчтэй ямар ч одоо галзуу хүнд бол одоо хүн чанар одоо хүний мөн чанар нь байдгийн тий. Тэрийг нийгэмд хэрэгцээгүй болсон, тийм юмд хэрэгцээгүй болсон гэд ингээд хаяад хойш нь тавиад наадахтай ч одоо зурлалтаж юу яахыг дүүрсэн хэрэг гэж үзхийн оронд тэнд хүний мөн чанар нь байгаа шүү гэдгийг одоо бодож мөн чанарыг нь хайх хэрэгтэй гэдэг тийм одоо санааг бас өөрийнх нь итгэж үнэмшил гэж аахгүй тэр нь бас аюу тийм хүнлэг санагдаж байгаа. Хүнлэг гэхээр тийм одоо юу ахгүй нөө Франкл ч өөрөө тэр концлагерт хоригдчихсан. Яг нацистууд яаж исэн бэ гэхээр яг энэ хүнлэг ёсны эсрэг шүү дээ, тийм ээ. Одоо яадаг вэ гэхээр хоригдлууд хэрвээ өвдөх юм бол хэрвээ хөдөлмөр хийх чадваргүй болох юм бол тий зүгээр шууд шатаах цуграл явдаг. Тийм учраас одоо тэр лагерт хоригдож байгаа хүмүүс юу зөвлөдөг вэ гэвэл бүр яадаг ч байсан шилний хаарч болсон сахлаах усаад тий ирүүл харагд тий тэр үрэлтэнд ингээд хазар чинь бүр улаагаад тий одоо ингээд цог золбоотой харагдах тусмаа амьд үлдэх магадлал тий ингээд байна. Тэр яаж исэн бэ гэхээр тэр нацистууд ерөөсөө хүнлэг ёсны эсрэг хүнийг зүгээр л одоо тэнд хориод өөрөө өөрсдийнхөө төлөө тэр хөдөлмөрлүүлэх зорилготой тийм үү. Тэгэнгүүт тэр хөдөлмөрийн чадваргүй одоо тийм хүмүүсийг зүгээр мал шиг ингээд заацалж байгаа. Тэгсэн чинь бас хийм битсэн байгаа юм л та Франкл. За би буруу ярьчих үү. Одоо буруу санчих үү нөгөө Фройдийнхаар бол одоо тийм хүн одоо ийм хүний бус ийм хориглагч ч юм уу ийм орчинд орохоор хүнлэг чанараа алдаад одоо адууснаас ч юм уу ялгаагүй болно гэж үзсэн бол Франкл эсрэгээрээ үгүй. Тийм нөхцөлд ч хүний хүнлэг чанар хүний юу харин ч одоо ил далд одоо гаднаас олж зүүсэн тийм зүг нийгэмшлийн явцад олж өөртөө бүрдүүлсэн харин бүх юм нь хуурж унаад сайн уу яг мөн чанар нь ил гардаг.
Тэгээд тэд нар бол хүн тий. Яг тэрийг ингэж хүлээн зөвшөөрөөд тэгээ ерөөсөө өөрийнх нь тэр сэтгэл заслын арга ч гэсэн ерөөсөө тэрлүүн л ингэж хандаад ах шиг байгаа юм тий. Өөртөө өвдөж байгаа. Чи хүн болохоор өвдөж байгаа л гэж аахгүй тий. Гэтэ одоо нацистууд хичнээн тийм байсан ч гэсэн Виктор Франкл бол тийм хүн байгаагүй гэдгийг өөрөө бүр бараг л харуулж байгаа хгүй. Яаж байгаа гэхээр гарч ирснийхаа дараа нацистуудыг ерөөсө буруутгах тийшээ хандаагүй гэж байгаа. Тэнгүүт нөгөө одоо лекцийн сонсдог, үздэг, хардаг, таньдаг, мэддэг хүмүүс нь чи ямар муухай одоо нацист гахаа вэ те гэдэг ингээд айгүй ингэж давшилсан гэж аахгүй. Тэгсэн чинь энэ хүн болохоор тэнд байхдаа ямар үндэстэй, ямар гаралтай, ямар хүн байхаас үл хамааран одоо тэр яг нөгөө нэг нацист цэрэг гэж байгаа хүмүүс өөртөө тусалсан ч тохиолдол байна те. Яг өөрсдийнх нь адилхан л хоригдлууд дундаас гаргаж авсан томилсон хүмүүс нь аимшигтай муухай ханддаг бүр ингээд зэрлэг те балмад тэгж ханддаг тохиолдож байна. Тэнгүүд тэр хүн энэ юусоо угсаа гарвал одоо юу гэдэг чинь тэр юунаас үл хамааран хүн бол хүн л гэдэг юм те. Тэрэнд зөвхөн одоо нэг ийм нийгмийн тэр нэг шаардлага аимшигтай дайнд ажин тийм зүйлсээс болоод одоо үндэстнийг ингээд тэр чигээр нь эргүүлээд ингэж үзэн ядалтаар дарж болохгүй мэнэ гэдгийг өөрөө анзаарсан учраас нацистуудын эсрэг одоо юу гэдэг чинь тийм үзэн ядах ч юм уу тиймэрхүү байдал гараагүй юм шиг байна. Би бас яаж харж байхад тийм санагдсан. Тэгээд би ингээд ер нь бол нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайн гэдэг чинь бол бүр юу болоод өнгөрөө гэмээр үйл явцгаахгүй тий. Бид нар одоо л гайхаад л шүү дээ. Нэр яаж байгаа юм болоо тийм юу болоод байгаа ингээд. Тэнгүүт 2 дугаар дайны дараа дэлхийд даяараа за бид нар юу хийчихвэ гэж бодсон юм шиг байна. Тэр нь яг энэ сэтгэл судлалын ухаан тэгээд нөгөө нэг уран зохиолд бас айгүйх ирж авч гарч ирж юу хийсний эргэцүүлж байгаа байхгүй хүмүүс бүгдээрээ одоо яах вэ те. Яа тэгэхээр энэ бол ингээд тавтагдшгүй юм бол биш. Гитлер шиг хүмүүс төрн дахиад Сталин шиг хүмүүс төрн үзэл санаанууд төрн тэгээ хүмүүс дахиад гушуурн те. Энэ явдал бол дахин тавтагдах үйлдэл юм байна. Тэгээ одоо яах вэ гэдэг тийм тал руугаа шинжилсэн. Тэгээ энэ Виктор Франкл болоод надад бас нэг нөгөө сэтгэл судлалын бас нэг 2 3 номны тухай би бас харж ирсэн. Яг ч нэрчилж уншаагүй. Гэтэ судалгаанууд байгаа байхгүй. Тэр судалгаанууд дайны дараа юу бодсон бэ гэхээр одоо за хүн Гитлер бол муу одоо хүн байж болно. Тэр хүн байж болно тийм хэрэгтэй. Хин нэгэн одоо еврейг үзэн ядаж болно. Еврейчүүдийг бүгдийг алмаар санагддаг байж болно. Гэтэ тэр ганцхан Гитлерийн л хүсэл байгаад хинч тэр Гитлерт туслаагүй бол хинч тэр Гитлерт итгээгүй бол тэгсэн бол ийм хийж болохгүйсэн. Тэнгүүд хүмүүс яагаад тиймэрхүү хүмүүст итгээд байна хүмүүс яагаад хушуурн дагаад байна. Тэгээд энийг хэрвээ хүмүүс хушуурч дагаагүй бол ямар ч дайн гэж байхгүй. Ямар ч юм одоо бөөнөр хорих, үндэстнэр нь үзий ядах, бөөнөр нь хомроглон устдах тийм явдал хийж болохгүйсэн. Тэгэхээр яагаад хүмүүс тэгж итгээд байна гэдэг талаар судалсан юм шиг байна. Тэнгүүд тэн дээр жинхэнэ итгэгч True Believer гэдэг одоо Эрик Хоферын нэг алдартай ном бүтээлээдэг. Тэгээд бас нөгөө нэг эрх мэдлийг давах гэдэг Obedience to Authority гэдэг лөө. Ийм 2 судалгааны бүтээл байдаг. Тэнгүү тэр 2 ерөнхийдөө нэг юм хэлж байгаа хгүй. Ямар хүн аимшигтай итгэл үнэмшилтэй болдог вэ гэхээр өөрийнх нь амьдрал утга учиргүй. Бусдын утга учиртай гоё юм шиг ярьж байгаа үзэл санаанд автаад өөрийнхөө амьдралын одоо дорой бөгөөд хоосон орон зайг нөхөх гэж хүнд ингэж очиж наалддаг, хүний үгээр явдаг, юу ч хийхээс буцахгүй болдог. Тэр бол гайхамшигтай агуу зүйлийн төлөө тэмүүлэх хүний сэтгэл гэдэг бол үнэл гоё ихгүй. Агуу зүйлийн төлөө тэмүүлэх сэтгэл гоё. Гэхдээ өөрийнх нь биш байгаа байхгүй. Хүнийх байгаа байхгүй. Тэрийг анзаарахгүй. Тэгээд тэрэндээ ингээд автаад тэр чигтээ ингээд маш олон хүн тийм хоосрол байна. Тэрэнд нь ингээд тулгуурлаад ерөөсөө ингээд хүмүүс гарч ирээд байна. Тэрэнд нь тулгуурлаад ерөөсөн юм хөдөлгөөн гаргаад байна. Тэгэнгүүт ингээд энэ тэрний ерөнхийд бас нийтлэлээр хэлж өгч байгаа байхгүй. Өөрийн гэсэн утга учиртай бай. Тэ өөрийн гэсэн утга учиртай байвал чамд хүний утга учир, хүний амьдралын тэр Гитлер хүнийг үзэн ядж гэнэ үгүй чамд ерөөсөн хамаагүй болно гэж байгаа байхгүй. Тэр нь бол надад үнэхээр гоё. Тэгээд тэр эрх мэдлийг давах ч гэсэндээ тийм. Тэр нь болохоор бас нэг юм сонирхолтой юм гаргадаг. Нэг юм туршил хийсэн байгаа.
Хүнийг ингээд чи шийтгэн шүү. Энэ хүн юм сурахгүй л чи шийтгэн шүү. Нэг юм товч дараад. Тэр нь болохоор жүжигчин. Гэхдээ тэр хүндээ хэлэхгүй байгаа. Хэрвээ энэ хүн ингээд бүр болохоо байгаад ивэл та яах вэ гэсэн чинь эхлээд би тэр хүн болохоо байвал болж штэ. Би юу гэж шийтгэхэд идэм би болно гэд. Тэгэд орсон гэж байгаа. Тэгээ ихэнх хүн бодлоогүй. Бүр ингээд тултлан зовоосон тэр нөгөө хүний нөгөөх нь би баруун үхлээ гэд те. Нэгэн буруу хийхэр нь л арт юм шүү. Тэнгүүт чи юм хийм буруу хийгээд амжи би чамаа шийтгэлгүй ядیں гэд нөгөө одоо чи ингээд амархан юм хийж чадахгүй мангар байдлаа гэдэг утгаар тий нэгдүгээрт хоёрдугаарт би энэ нөгөө нэг амар гоё туршилтын хэсэг болж байна. Би ингээд амар хүнд хэрэгтэй туршилтын нэг хэсэг болж байна. Энэ бол миний үүрэг. Би хүний үгийг одоо том нөгөө нэг одоо судлаач мэдлаачтэй тийм лаг хүний үгийг биелүүлж байна. Тийм болохоор ингээд би хийж байгаа юм биш энэ хүн намайг хий гэсэн учраас би хийж байгаа гэд тэгвэл тэнд нэг өөрийн одоо нөгөө нэг бодол гэдэг юм хажуудаа аваад тавьсан байгаа байхгүй. Тэнгүүд хэрвээ тэр хүн өөрийнхөө бодлыг өөртөө эзэмшээд тий би болохгүй шүү дээ. Би энэ хүнийг зовоож байгаа. Тий би энэ хүний өмнө хариуцлага хүлээх ёстой. Би болох ёстой гэж бодсон бол болдог тий. Цөөхөн хүн байдаг. Үнэхээр бодлого хүмүүс байдаг гэж аахгүй. Тэгэхээр юу гэдэг чинь 2 дугаар дайны дараахын эргэцүүлэл бол бүр ингээд яг бүх салбарт ингээд жигд тархаж байгаа хгүй тий. Философи байна уу, утга зохиол байна уу, сэтгэл судлал байна уу. Утга зохиол төр чинь утга зохиол төр хамгийн одоо бас нэг одоо сэтгэлд хүрдэг бүтээл Селлинжерийн нөгөө нэсүү өгүүлэлэг дээр 2 өгүүлэлэг байдаг шүү дээ одоо гадил цагаас агнахад яг тохирсон өдөр гэдэг манад 2 янзын орчуулга байгаа. Тэгээд нөгөө эсмэд хайртай цутруу ахугаас гэдэг 2 өгүүлэлэг. Хоёулаа яг дайны одоо дайнд явсан цэрэг хүний тухай. Гэхдээ тэр дайнаас бүрэн бүтэн эргэж ирсэн ч бай, дахир дутуу эргэж ирсэн ч бай, ер нь хүн дайнаас бүтэн ирнэ гэж байдгүй юм байна гэдэг тэр зохиолууд аягүй харуулдаг. Одоо харахад тэр хүн зүгээр үрээд ирж байгаа юм. Тэгээ ингээ гэр бүлийнхэнтэйгээ ингээл эргэж уулзаад баяр хөөр төрүүлдэнгүүт хүмүүс хараад энэ өстой зүг зүгээр энэ даастай ашгүйдээ дайны баатар ирлээ дээ. Гэтэл дайнд баатар гэж байхгүй. Дайнаас юусоо сэтгцийн маш их асуудалтай хүмүүс л эргэж ирдэг. Тэрийг бол ингээд Америк даяараа бусад бүх орн даяараа мэдэрсэн байдаг. Тэгээд дайны дараа одоо ийм post traumatic stress disorder гэдэг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэдэг эмгэгийг бүр ингээ яг тодруулж энэ бол эмгэг байна гэж бичсэн гэж. Яа тэгэхээр хүнд аимшигтай явдал тохиолдсны дараа хүн яалтчгүй тэрийг даван туулах гэж маш удаан жилийн турш зовдөг, тарчилдаг. Энэ бол дайнаас үүдэлтэй цэргүүдэд ерөөсө бүгдд нь тийм зүйл байдаг. Тэрийг нууж даардаг. Зарим нь тэрийг эмчилгээд одоо хүнд эрэгтэй хүмүүстэй тэр чинь бүгдээрээ хүнд ерөөсөө ингэж дэлгэж хэлэхгүй ерөөсөө архиар ч юм уу тий янз бүрийн ингэ буруу юмар дараад тэр нь өөрөө нийгмийн асуудал болчдөг. Тэр чинь гэр бүлтэй нөлөөлж байгаа. Эргээд нийгэмдээ нөлөөлж байгаа. Тэгээд тэрний дараагийн хүүхдүүдэд нөлөөлж байгаа гэд ерөөсөө дайн бол ерөөсөө ингэ ерөөсөө хор тавтар тий ерөнхийдөө дэлхийд ингээд бүх одоо юу ингээд аажиндаа ингээд тархаал идэг нэг тийм он цаг өнгөрсөн ч гэсэн ялгаа байхгүй тий. Тэгээд ингээд хамгийн амар нь тэр нөгөө post traumatic stress disorder гэдэг шинж тэмдгүүд нь ерөөсөө тийм хурдан арилждаг юм л да. Дайны дараах 50 жилийн дараа болж байгаа тэр одоо нөгөө ингээд тэмдэглэн штэ тий хэдэн жил аймаа тэр гээд тэнгууд нөөхөн сэтэрдэг гэж аахгүй хүмүүсийн нөгөө нэг одоо тийм дайнд явж үтсэн мэдэрсэн хүмүүсийн юмнууд нь сэтэрдэг. Тэгэхээр дайн бол ерөөсөө бүх хүнийг гинтэд юм байна. Тэндээс ерөөсөө бүрэн бүтэн ирдэг хүн байхгүй юм тий. Ялангуяа тэр Селлинжер өөрөө нөгөө 2 дугаар дайнд явсан шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод өөрөө ингээд амар их нөгөө сэтгэлийн шарахтай одоо үүдч асуудалтай ирсэн. Тэрийг бүтээлүүдтэй айгүй харуулдаг. Тэгээд одоо уран бүтээлч хүн учраас л тэгж гаргаж байгаа болохоос биш бас л тэр хүн амар байгаа шүү дээ. Тэнгүүд гадил цагаас агнахад яг тохирсон өдөр гэдэг тэр бол ингээд хүнийг дайнд яваад ирсний дараа маш их асуудал гаргасан ярьдагтэй ихэнтэй ингээд яриад ээжтэй ярилцаал нэг одоо эхнэр нь ээжтэйг яриад нөхрөө бараг ховлол тэг ээж нь бас наад нэг юм чи яаж ийна чамайг зовоогоод ийн үү тэг юу болчих нөгөө эмч нартаа үзүүлсэн үү барьсан уу гэл нөгөөхөн зайлуултанд нэг наран шаарлагын газар ингээд хүүхдтэй тоглоо. Бүх юм зүгээр юм шиг хоёлоо гой гадил цагаас харъя гэд. Тэгээ нөгөө хүүхдүүд айгуу дүр гардаг. Тэгээд хүүхд гэдэг нөгөө нэг дараа ирээдүй гэдэг утгаар л гардаг л та тий. Ирээдүгээ харахаар тэр хүн ингээд аюу шимширч байгаа шүү дээ. Миний мэдэрсэн зүйлийг энэ хүн мэдэрх үү гэж боддог ч юм уу тий. Тэгээд нэг хүүхдүүдтэй ингээд чин үнжээр маш зөөлхнөр харьцдаг. Гэхдээ хүмүүсийн дунд орохоор ингээд бүр ингээд игдүүцээд байж ядаа тий. Тэгээд амиа орлоготой хүртэл тулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний сэтгцийн гэмтэл гэдэг бол
хүнийг яаж одоо эвддгийг, яаж зовоодгийг, юунд эмзэглэдэг болгоод байна тий. Тэр бүгдийг айгүй ингэж одоо уран зохиолооч тэр сэтгэл судлалын ухаанаар дээр харуулсан юм шиг байна гэж бодогдод тий. Уран зохиолын өөр жишээ сумьяд юу бодогдчихсэн бэ? Би нөгөө нэг энэ дээр Франклийн номон дээр уншиж байгаа. Номон дээр ч гэжтэй би нөгөө тухайн уншиж байгаа газраас тэгсэн чинь Виктор Франкл өөрөө бас нөгөө ингээд гэр бүлээ орхиж явхаас татгалцсан юм билээ Америк руу. Яг нөгөө ингээд ачигдахаас өмнө аав ээжигээ бодсон. Тэгэхээр энэ хүн ерөнхийдөө бол ингээд тухайн үед амьд үлдэхүү гэдэг шийдвэр гаргах биш. Өөртөө утга учиртай гэсэн шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэр надад нэг бас нэг дүрийг санагдуулсан нөгөө Шоша романы гол дүр. Тэ Арнольд гэдэг нэг чинь Аарон Гриндин гэдэг. Аарон гэдэг тий. Аарон болохоор 11 өст идэх байхгүй. Америк руу авчих гээд бити авчих гээд тий. Америк руу явчаад би чамайг өст зовоохгүй амьдраач гээл тий. Тэнгүү цаанаас нь нөгөө нэг социалист бас ингээд юунд айгу Орос руу явах гээд байгаа бас нэг хүүхэн байгаа би чамайг аваа явчих хоёлаа явчих ерөөсөө ингээл энд чи өөх гээд нь штэ тий. Ингэж яах юм бэ гэсэн чинь 10 ерөөсөө л ингээ үлдэхийг шийддэг. 10 ерөөсөө Шошог сонгодог. Шошо болохоор өөрийнх нь багнаас өөрийнх нь өссөн орчин бүх юмыг шингээсэн ийм жохон тэ жижигхэн шавталгаан бийтэй тэгээд ийм одоо эмзэг тэ ингээ хүүхэд шиг тэ оюун ухаан хүүхэд шиг тэ хин ч одоо энэ ерөөсөө хүний хайр татгаар ч гэхээр юм уу тэ бас нэг тийм шаардлага нэг сайн нийцэхэргүй юм ихтэй байхгүй. Гэтэл 10 тэр юм ихтэй байнга сонгодог. Яа тэгэхээр тэр бол ерөнхийдөө бол би зохиогчийн харж байгаагаар болохоор ерөөсөө эх орных нь бэлэгдэл юм байна гэж харагдаад байдаг байхгүй. Тэр бол эх орны бэлэгдэл. Тэгээд яаж ч үсэн Америкаас татсан бай, Оросоос ч татсан бай. Тэгээд чамааг ингээд амьдрал чигтэл би ямагт эх орноос сонгоно. Тий. Яг тийм мэдрэмж төрүүлдэг. Тэрэндээ адилхан Виктор Франкл ч гэсэн яг эх орноо өөрийн гэсэн зүйлээ сонгож байгаа байхгүй. Тэр бол ерөөсөө өөрт нь утга учиртай шийдвэр гэдэг бол амьд үлдэх хэрэгцээнээс дээгүүр шийдвэр байгаа байхгүй. Яг үүндээ яг цагаад болохоор. Тий. Амьдралд ч гэсэн утга учир байгаа бол уусаа хүн зөвхөн өөрийнхөө төлөө гэх юм бол зүгээр амьд байх ч юм уу өөрийнхөө хэрэгцээг хангацгал болно шүү дээ. Утга учир гэдэг яг тэрийг давсан зүйл одоо өөрийгөө ямар нэг зүйл зориулах тийм ээ. Өөрөө ямар нэг тийм юмны төлөө одоо за бүтээгдсэн гэж хэлэх байл төрсөн тийм хүн заяаг оноо төрчжээ. Бидний одоо юунд ч гэсэн дийт шүү дээ. Одоо хүний амьдралын утга учирыг одоо зүүнний үзүр дээр тогтсон ширхэг будаашиг гэж хэлдэг нь хүртэл одоо бид нэр их олон ямиг уламжлалаа ч юм уу зарим зүйлийг юм шашинлаг тал руу нуусгаад юуг нь ингээд утгын сааруулж буруу ойлгоод идэгээс шиг бодоод үсэх юм бол бас юм айгүй нарийн зүйлийг цаавраа хилцэн байгаа. Яах гэж тэр зүүнний үзүр дээр тогтоод байгаа санамсаргүйдээ биш тийм ээ. Тэнд ч нэг утга учир байгаад байна шүү дээ тийм. Тэгээд нөгөө хиний Франкл бол бас яг тийм гэр бүлээ нөгөө явах уу яах уу гэдээ эргэлзэж хахад эцэг хийгээ бодсон тийм ээ. Тэгэнгუთ шоронд гинэ. Нөгөө одоо хорих лагерт байхдаа ч гэсэн одоо эхнэрээ байнга боддог тий. Тэгээ эхнэрийгээ амьд өгөөч мэдхгүй мөртлөө одоо ингээд бүр ингээд дотроо ярилцаад бараг хүрээд тий ингээд тэгэд энэ дээр нэг юм айгуу гоё яруу хэсгүүд бас байсан. Одоо сумын ас түрүүнд дурдсан шүү дээ. Ингээд хоригдож байж хахад хориглуудад хүртэл одоо тэр байгалыг таашаах, урлагийг таашаах тэр гоо зүүн мэдрэмж нь байсаар идэг. Тэр чинь бас хүний хамгийн одоо хүн болгож байгаа нэг чухал зүйл шүү дээ. Тэгэнгუთ нөгөө Баварт одоо очоод нэг шууд уух ажил илүү байж хахад тэр Баварын ойг хараад л тэ ерөөсөө үйдэхгүй ингээд Баварын ойг харахаар одоо мань хүнд үнэхээр таатай сайхан яг тэгж байж хахта нэг удаа эхнэрээ бүр ингээд дуу хоолойг нь сонсох шиг болоод юм асуухаар нь тийм ээ гэд хариулаад гарт минь хүрэх шиг боллоо. Тэгээд гинт анзаарчл нэг бяцхан шүү ингээд шуудны нөгөө овоолсон шорон дээр ирж суугаад над руу харлаа гэдэг Франклийн номууд дээр дандаа энэ өргөс торон дээр суудсан шууны бэлэгдэл байгаад идэх нь яг тэнд гарч ирсэн. Тэгээд надад энэ номноос яг тэр хэсэгт аягүй тийм гоё яруу мэдрэмж төрсөн. Тэгээд одоо өөрийнх нь ч тодорхойлсон тэр миний амьдралын утга учирын 3 гол зүйлийн нэг бол хайр юм тий. Яг тэр хайрын юг болоод тэр ихнэрээ санаалцж байгаа хэсгээр тийм илэрхийлсэн. Гэтэл 45 онд мань хүн нөгөө суллагдаад ингэж яасан чинь ихнэр нь бас өөр нэг хорхлаа гэдэг одоо өсөг юм өөр болсноо мэддэг. Бас эцэг их хэмжээ амир өгдсөн байдаг. Тэгсэн ч гэсэн дараа нь Франкл хорхлагерт орохын өмнө ч эндээ үлдэхийг сонгосон. Дараа нь ч мөн явах боломж байсан ч гэсэн мөн тэндээ үлдэхийг хүссэн. Яа гэвэл
өмнө нь одоо эцэг их хайртай хүмүүстэй тэд нарыг бодож исэн бол миний анзаарснаар Франкл одоо 3 удаа айгуу тийм чухал шийдвэрүүд гаргасан гэсэн. Одоо энэ автор нацизм эхлэхийн урд Америк руу явах сонголт байсан ч эцэг их гэр бүлээ сонгож үлдсэн. Хорихлагаарт орсны дараа Франкл ч бас үе юм чинь тий сэтгэлээр унаж гундах амиа орломоор үед бас тохиолдсон гэж байгаа байхгүй. Тэгэхэд яагаад одоо нөгөө утга учиртай байхыг сонгосон бэ гэвэл тэнд байгаа хүмүүст тий өөрийнхөө ижил хоригдлуудад амьдралынхаа утга учирыг олоход нь туслах, үнийг даван гаргахад нь би туслах хэрэгтэй юм байна. Тэгээ бүр төсөөлдөг байсан тий өөрийгөө ингээд хэцүү мөчүүдэд нүдэн анж хагаад ингээ олон хүний өмнө лекц уншиж байна. Тэгтээ одоо яг энэ амьдралын утга учирын тухай зовлон зүтгүүрийг авах тухай би ингээд уншиж байна. Хүмүүс намайг сонсоод ингээд тий маш хүлээн зөвшөөрөөд ингээд байж байна гэж ийм хоёр дахь тэр одоо шийдвэр гэх юм уу тийм ээ амьдралын төлөв шийдвэр. Гурав дахь нь болохоор үнээс суллагдсны дараа хайртай бүхэн нэгэнд байхгүй болсон ч гэсэн ахаад вент үлдэх сонголтыг хийсэн. Яагаад вэ гэхээр яг тэр хорихлагараас дэлхийн 2 дугаар дайны дараах яг чиний хэлсэн шиг тэр одоо маш их хохирол, зовлон, хор увшиг, сэтгэл зүйн бүх гэмтлийг авсан хүмүүс ахаад өөрийнх нь тусламж хэрэгтэй учраас үлдлээ. Тэгээ ийм 3 чухал сонголтыг амьдралдаа бас хийгээд яг тэрэндээ ингэж явсан ийм л хүн юм байл л дээ. Надад тэгээд бас нэг амар юм. Энэ хүн бол яг тэр үедээ юу гэдэг чинь хамт хоригдож байгаа хүмүүс нь бол асар өндөр боловсралтай боловсон одоо юу гэдэг чинь тийм өөрийнх нь ижил эмчнэр гээл надад адилхан эмчнэр зөндөө байсан гээл тэгээд ярьдаг. Гэхдээ тэр хүмүүс тэсэхгүй үнэхээр аимшигтай зан характерыг гаргаж ирсэн тухай бичдэг. Яг өөршгөө эмч одоо тийм одоо сайн одоо юу гэдэг чинь ухаалаг тийм хүн юу гэдэг чинь би гарангуутлаас тэ хин нэг бүр ингээд аимшигтай нүдэхгүй л би ингээд ерөөсө болохгүй нэг гэсэн. Тийм амар юу сонсдог. Тэгээд энэ бол ингээд хүнийг ерөөсө яг адуусны хэмжээнд үзэж байгаа учраас тэр хүмүүс тийм хэмжээнд очиход сур зам байгаагүй байгаа л та. Гэтэ бас ингээд тэр дунд бид нар хүн шүү гэдгийг бас Виктор Франкл дандаа ингээд бусдаа бас мэдрүүлэхийг оролдож исэн хүн. Тэгээд гарч ирсэн хойно тэр хүмүүс амар их юм тулаад амар их зовоол хүсэжсэн нөгөө мөчн ирсэн чинь бүгдээрээ бүр атж байгаа болсон гэж байна. Хинхийнх нь хүлээж исэн хүмүүс байхгүй. Гэртээ харахад арайд би ингэж зовлоо штэ гэд ингээд сэтгэлээ нэгээд ярих гэхээр өөдөөс нь бид нар ч гэсэн зовсон штэ гэдэг. Тэгээд тэр одоо нөхцөл байдал тэрний дараах сэтгэл зүйн ингэж уналт гэдэг бол үнэхээр одоо юу гэдэг чинь зүүрлэх арга байхгүй аимшигтай. Нөгөө хүсэн хүлээсэн одоо нөгөө аз жаргалыг хүн ингээл хүлээж байгаа л яг мэдрэх болохоор байдгүй штэ. Яг тэр нь болсон байгаа байхгүй. Тэгээд тэр мөчүүдийг ингээд үзэж байгаа, харж байгаа. Тэгээд тэр бүхний дараа энэ хүмүүсийг бас ингэж босгох, тэр хүмүүст ингээд өөрийнхөө үзэл санаагаар ингэж нэмэр болох. Тэгээд Виктор Франкл шиг хүмүүс байгаагүй бол одоо тэр бүх одоо юу гэдэг чинь тэр нэг зовлонтой юмнууд ингээл уучраал даймжраал хүн хүндээ халтаагаал сэтгэл санааны тийм байдал чинь халтдаг байхгүй тий үеэс үед хүнээс хүнд дамждаг тийм юм хичнээн амар дамжих байсан бол гэж бодогцсон. Манад ч гэсэндээ тийм жишээнүүд байгаа штэ амар их зовлон зүтгүүрийг үзээд амар гоё сэтгэлийн хаттай гараад ирсэн тий рентген доктор гэдэг ч юм уу. Тэнгүүд тэр хүмүүсийг тэр үед ингээд аюу залууд нь бариад хориод одоо юу гэж нэг азар сулсан байгаа штэ. Хэрвээ тийм аз тохиогоогүй бол бас манай салбарын ямар олон юм байхгүй байх вэ тий ямар олон юм. Тэнгүүд манад ч гэсэндээ бас ийм зүйл тохиолдсон. Салбар болгоны тэргүүнийг нь татчих байгаа байхгүй юу? Ерөөсө хамгийн шилдэг хамгийн лаг хамгийн ухаантайг нь сорчилж авч байгаад ерөөсө устгаж байгаа. Тэнгүүд уус үндэстний хувьд чинь нэг сэхэтний алтан гэдэг чинь амар том шарх байхгүй тийм. Тэнгүүд манад бол сэхэтнүүдийг нь шилж ингээд сонгож авч байгаад ерөөсөө ингээд удаад дараа ингээд толгой дараалан цочоод өнөөгөө буудаад тий. Тэнгүүд бид нар нэг цөөхөн хідэн ухаантай одоо юу гэдэг чинь давж гарах чадaltaй сэтгэлтэй хүмүүс нь одоо ингээд бид нарт бас өвөө үлдээж ингэж яасан бас амар гоё мэдрэмж төрүүлдэг бас. Тийм. Яахан ч юм байх юм да гэд. Тэгээ нөгөө рентгенгон бас мангад ог эцсийн зүуд гэдэг өгүүлэг байдаг шүү дээ тий. Тийм тэр ч гэсэндээ надад ингэж байгаа хгүй. Тэр хүн бас дайн үдсэн, зовлон үдсэн. Тэгээ тийм нэг дүр байгаад байхгүй тий. Тэнгүүт тэр бол ингээд шаналл бол зовлон бол тий мэдэрсэн зүйлсээ түүнийг орохгүй. Өөхт нь өөхөх хүртэл нь тий арилж өгдөг. Би нэрээ сэлфэнжрийн нэг үгийг харсан өнөөдөр. Өмнө нь бас харж исэн юм шиг байна. Тэр бүр ингээд өгсөн хүүрний ингээд
хүүр ингээ шатааж байгаа үнэр чиний хамарнаас хийцэж арилахгүй. Тэгээ хамрын дотор чинь насан туршиж үнэртэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тийм одоо үйл явдлуудын дараа хүмүүст ингээд тархаж байгаа энэ бүх юмыг зогсоох хүчтэй зогсоож ингэж багсгаж сааруулах чадaltaй бас хүмүүс байна гэдэг амар гоё азтай юм гэж бодогдоод байна. Франкл өөрөө ч гэсэн яг иймэрхүү одоо юу гэдэг ийм одоо зөв гэж хэлээ л да тий. Зөв хандлагатай. Одоо өөрийнх нь хэлээд байгаа нь бол ер нь бол зовлонд яаж хандах вэ те. Тэнгүүт ийм зөв хандлагатай даван туулах чадвартай ийм зүйлийг аль болох уламжлуулахын тулд яг ингээд энэ бамбарыг л би одоо ингээд дамжуулахыг хүсэж байгаа учраас энд ингээд үлдлээ. Яг л нөгөө олимпийн бамбар яагаад ингээд дамжаад явдаг вэ? Тэгээ яг тэр шиг ингээд хүн одоо муу мухай масар хүчтэй асар олныг хамарч тархдаг бол тэрнийг сүрэн зогсдог хүч бол үнэхээр цөөнх үйдэг дандаа тий. Яагаад гэвэл хүн болгон тийм ухамсартай тийм ухамсар нь сэрсэн байх боломж бас айгүй хязгаарлагдана. Ялангуяа дайн тулааны ч юм уу тийм нийгмийн аимшигтай хямралтай үед бол тэр улам боломжгүй болж ирж байгаа хгүй. Хүн зүгээр амьд гарахын төлөө зүгээр нэг юм утсан чиний улаан аймаа хамгаалалтаа явж хат юу утга учиртай өстой юу гэдэг шиг юм болж байгаа нөхцөл тэр бол маш үнэхээр цөөнхөд үлддэг тийм хүч. Тэрийг л ерөөсөө ингээд алдалгүй явж явах гээг ингээд бамбартаа зөвлөсөн байсан. Надад бас аюу гой санагдчихсан. Хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рүшди. За, логотерапи гэж энэ одоо сэдв номд бүр бүхэл бүтэн бие даасан сэдв болоод доторх нөгөө нэг арга зүйнүүдийг бас задлцсан байсан. Тэгээд одоо Франклийнхаар бол логотерапийн одоо өвчтний ирээдүйд хүрэх ёстой утга учирт нь илүү төвлөрдөг. Тэгээд одоо өнгөрсөнд болсон зүйлтэй тэрнээс илүү ирээдүйн утга учир нь одоо юу яаж өгснөөрөө утга учир төвч сэтгэл зүйн эмчилгээ гэсэн даа. Тэгээд энэ бол айгүй ойлгомжтой тий. Нэг талаар экзистенциалист гэж ярьдаг юм тий. Яг нөгөө нэг сэтгэл судлалын салбарт экзистенциализм гэдэг энэ нөгөө нэг философийн ойлголтыг ингээд суурьшуулад хэрэгжүүлээд яг хүн дээр ингээд хэрэглээд ихэлсэн тийм одоо юу гэдэг экзистенциализм бол ингээд нэлийн өмнөөс ингээд дээр үеэс ингээд явж исэн. Гэхдээ тэрийг ингээд яг нөгөө нэг сэтгэл судлалын салбарт ингээд суурьшуулад ашиглаад тэгээд логотерапийн бас яг тэрнтэйгээ ингээд уялдаж явдаг. Тийм. Одоо нөгөө дэлхийн нийтийг хамарсан, өргөн олныг хамарсан яг ийм хор овшиг, гайхамшигын дараа хүн яг оршихуйн хувьд одоо ганц 2 хүн төдийгүй тий үндэст нь дэлхийн нийтээр хямардаг. Одоо сая хоёлаа ярьлаа шүү дээ. Тий 2 дугаар дайны дараа бүх юм дуучраа алдсан тий. Тэр нь уран зохиолд яаж илэрсэн бэ гэхээр одоо экзистенциализмд илэрхтэй оршихуйн асуудлаа бид нар илүү эрен бидэрч гисэн. Тэр нь сэтгэл судлаас сэтгэл заслын салбарт ч гэсэн маш хүчтэй орж ирсэн одоо чухам гол төлөөлөгч нь одоо Франкл өөрөө тийм ээ энэ аргаа ингээд нэвтрүүлсэн юм байгаа юм билээ. Тэр надад бас нэг таалагдсан санаа логотерапи яагаад одоо ийм таалагдсан бэ гэдэг яг өөр дээрээ бодохоор өөртөө хит төвлөрөх үзэгдлийг таслан зогсоох замаар яг орчин үеийн эмгэгчин одоо нөгөө хам бенчолынх дээр ч гэсэн тэгсэн байдаг шүү дээ. Одоо нөгөө утга учиргүй давтсан тийм хит хурдцтай нийгэм донд ингэж ядартаж тамирцсан хүмүүс олон болсон тий. Цаг хугацаа хүртэл ингээд ямар ч чанаргүй хурдан болсон. Инээс олж хүмүүс тамирдаж тий зовж ийн гэж үзсэн. Яг үндс нь юу юм бэ гэхээр чинь яг тэр амжилтын нийгэм гэдэг юм чинь хүнийг зогсоож хүлээгүй шавдуулаад ахаар хүн өөрөө л нэг амжилт гаргаж өөрийгөө мэдрэхгүй болохгүй. Үүнээс болоод ийм зовлон үүсэж байгаа тий. Логотерапи яг тэрний эсрэг ирээдүйн утга учир төвлөрөхөөр хүнийг нэрэл арай илүү уужим хараад тий. За би өнөөдөр зовж ин зовлонгоо хүлээн зөвшөөрөе гэтсэн ч надад утга учир байгаа. Би хориглагт байгаа. Би өнөөдөр үхэх, маргааш үхэх тий. Би бараг цагийн дараа ч үхчих магадгүй. Тэгсэн ч гэсэн надад утга учир байгаа. Үхэл бол утга учиртай гэж бодож байхгүй яа. Энэнгээрээ бүр айгүй юм гоё юм бэлээ. Тэгээд логос гэдэг үг нь ч гэсэн өөрөө тийм ээ утга учир гэдэг бол латин хэлний үгнээс ингэж байгаа логотерапи гэж энэ аргыг Виктор Франкл үндэслэжээ. Тэгээд одоо бас өөрийгөө тодорхойлсон байсан л да. Одоо хуучин Фройд, Адлер гэх мэт хүмүүсийн юг бол одоо ингээд гүний сэтгэл зүй гэж үзээд тийм ээ. Би өөрөө бол одоо өндрийн сэтгэл зүйд ингээд төвлөрсөн юм аа. Тэгээд дайны дараа хориглагараас гарсны дараа ч гэсэн Виктор Франкл ингээд айгүй чөлөөтэй нөгөө ихнэр нас орсны дараа католик шашинтай тийм бүсгүүтэй гэрэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд одоо тэргээрээ бас одоо ингээд аливаа шашин соёлоор ялгарлах үзэлгүйг нь ч бас нэг талаар харуулж ийн гэдэг одоо номынхын төгсгөлд нөгөө
төгсгөлийн өгсөн нэг судлаач дурдсан байл л дээ. Тэгэнгუთ ерөөсөө ингээд бүх юм чөлөөтэй ханддаг. Дайны дараа одоо ингээд өөрийгөө янз бүрийн спортын төрлөөр хөгжүүлэхтэй нислэг ингээд сонирхох Франкл бол одоо хүнийхээ хувьд юм гоё хүн юм те. Тэгэнгуთ маань хүн өөрөө яг би бол одоо юм өндрийн сэтгэл зүг гэдэг ингээд яхаар өндөрт гарна гэдэг бол хүн дээрээс өргөн том масштабаар ямыг харж байгаа байхгүй юу? Томоор ямыг харж байгаа хүн чинь тавчтаад байхгүй шүү дээ тий. А гүний сэтгэл зүйн бол улам дотроо ингээр нөгөө жижиг гэж хэлж болохгүй дээ нөгөө зовлонлуун шархлуун төвлөрөөд ахаар тэр бас юу аах вэ? А эсвэл тэрнээс нь холдож жаад өргөн зураглалаар харуул бас ямар аах вэ гэдэг ч юм ингээд юм сонирхолтой бодомжуудад ахиу гоё хөтлөхөөр өнцгүүдтэй. Тийм гоё хэсгүүд байсан. Тэгээд одоо энэ номыг уншихтаа ингээд одоо юу ч гэдэг хэрэгтэй санаануудын ч юм ингээд тэмдэглэнгуут ийм болж байгаа юм л та. Манай уншигчид ер нь тэгээд уншаад үзвэл энэ хэлсэн биш үү гэж мэдэрдэг байгаад. Орчин үед угаасаа сэтгэл судлалын талаар хүмүүс аюул сонирхоод тэгээд янзаар үзэж байгаа шүү дээ бас хөрхий. Өөрөөсдөө болох гээд тэгээд янзын ном судлаад янзын ойлголтуудтай танилцаад тэгээд заримд нь автаад заримнаас нь ингээл хүн дээр л гараад энэ муу юм уу энэ биш юм уу гэж үзэл. Надад бол Виктор Франклийн энэ ном бол өстэй энэ мөн биш дээ л гэж мэдэрсэн. Зарим одоо номнууд бол яг нэг тийм юм тэх гээд байна уу да тий. Энэ ингэчүүл энэ хүн чинь улам ингэч юм шүү дээ гэж нэг жоохон эргэлзээ төрөөд идэг бол Виктор Франклийн бичсэнд бол ингээд энэ чинь нэрэн болох юм биш үү гэж санагддаг тийм одоо юу гэдэг чинь уужрал тий. Нэг талаараа уужрал баггүй. Тийм болохоор бас ингээд яг тийм зүйл хайж байгаа. Тийм бүх хүмүүст бол энэ яг амьдралын утга учирыг бидрэх гэдэг юм бол яг таарна. Одоо хүн болгоны унших хэрэгтэй гэдэг одоо би тийм үгэнд нэг үнэмшдэггүй ч гэсэндээ энийг бол өстой унших хэрэгтэй. Нэг талаасаа бид нар ч одоо нөгөө ингээд маш юм хэрэглээний материалын нийгэмд амьдарч байгаа. Тэрийг дагаад ном соёлын ертөнцид хүртэл ингээд маш их сонголтыг биднэрт ингээд өгөөд байна л да. Тэр дундаас зөв юм олж уншин, яг өөртөө тохирсныг олж уншин гэдэг ч юм уу. Тэр айгуу чухал. Тэнгүүд Франклийн хувьд юугаараа айгуу юм одоо давууч гэх юм уу, бүр үнэхээр үнэн гэх юм уу баг байна вэ гэхээр өөрөө энэ зүйлийг даван туулцсан. Тэгээд давхар юм сэтгэл судлаач хүний юм юу нийлчингууд энэ дундаас үнэхээр айгуу тийм бодтой тий. Ямар нэг хоосон онлоор ч юм уу ингээгүй зөвхөн шинжлэх ухааны юу хөөгөөд ингээд байгаагүй амьдралаар баталгаажсан гэдэг юм уу. Өөрийнх нь ажилт, өөрийнх нь туршлага бусдаа бас ажилласан. Яг энэ дээр боловсрцсан юм арга ухаан тийм юм байгаад байгаа болохоор бас үнэн байгаад байгаа юм шиг надад. Тэгээд нөгөө одоо ингээд хувь хүний хөгжлийн номууд одоо сэтгэл судлалын маш олон номууд байгаа ч яг үүндээ бид нар яг алийг унших дээрээ бас айгүй хэрэгэлцдэг. Яг л чиний хэлснээр уншаад үзэхээр зарим талаараа ингээд зөвшөөрөөд заримдаа болохоор ерөөс хэрэгжиж өгөхгүй. Тэ ийм байгаа тайлбар өгөө. Тэгэхээр Франклийн болохоор илүү одоо баг юм илүү хүн рүү ингээд юм илүү хүнлэг байдлаар ач гэх юм уу. Үнэнээр соригдсон гэдгээр ч юм уу. Айгуу тийм гой санагдав. Ингээ хэрнээ яг суудаг. Чи хүн шүү гэдгийг айгуу сануулдаг. Тийм үгүй таан тий. Тэр нөгөө Франкл сүлд бас нөгөө лекц биччихсэн. Лекц орчсон оюутнуудаасаа яасан ч гэлээ нэг оюутантай ярилцсан чинь ингээд амьдралын утга учирын тухай ингээд бичцгээс юм байл да. Тэгээ Франклийнхыг ингээд оюутнууд та юу бичсэн бэ гэхээр нөгөө хэлж өгөхөөсөө урьдаар таалгасан юм л. Би юуны тухай бичсэн бэ гэсэн чинь нэг оюутан та бол миний амьдралын утга учир бусдад амьдралынхаа утга учирыг олоход туслах гэж бичсэн гэдэг гисэн чинь нэрэл Франкл юм утгатай бичсэн байсан тий. Тэгэхээр Франкл бол одоо яг хав гигантэн ч юм уу ахтар ингээд ярахаар одоо юм шашинлаг юу руу ороо явчихдаг. Гэтэ ер нь ингээд хүмүүс дунд нийтлэг олон хүмүүс дунд бас үнэхээр тийм онцгой чанартай гээл та тийм хүмүүс байдгаа. Тэр бол цөөнх байдаг те яг өөрийнх нь хэлсэнчлэн Франкл өөрөө яг тийм цөөн хүмүүсийн нэг те. Тэгээ өөрийгөө бусдад ингээд зориулах гэдэг тийм айхтар агуу зүйлийн төлөө л ингээд зөрчигсөн тэр өөрийнх нь утга учир болсон. Яг л тэрнгээрээ тийм ч амьдралыг туулаад те ингээд замнасан ийм л хүн юм билээ. Нэрээ нэг гой зүгээр санагдсан үзэх нь Франклийн номд нөгөө Достоевский одоо зохиолчд уран бүтээлч бас дурдаг. Тэгээд Достоевский айгуух гарсан. Тэгээд би уншиж байхад нөгөө Достоевский ч бас өөрөө нөгөө хааны цэцгийн үед нөгөө цөлөгддөг шүү дээ. Цөлөгтөөр явахдаа нэг хүнээс нөгөө Евангел судрыг аваад тэрэнд ороо ийгээд тэр бол одоо тэр цөллийн өдрүүдэд Достоевскийн одоо хаан
чиглүүлэг юу болд юм болсон. Тэгээд Достоевскийн зохиолуудаас ч одоо тэр нөлөө тусгал нь анзаардаг. Франкл бас энд нэг зүйлийг дурдсан байсан. Өөрөө нөгөө концлагерт хоригдохдоо нэг хувцсны халааснаас юм тасархай цаалаас тийм бүр хүнийх гэсэн чинь тэр нь бас нэг юм юудын шашны одоо юм нэг мөрөглийн хэсэг байсан гэж хэлдэг. Тэгээд энэ хоёр интернетаас аюу зүгээр яг бодоод өнгөрөхөр аюу гоё тий. Хүн ингээд ямар нэг тэрнийг итгэл найдар утга учирыг хэрэгцүүлэх юмыг санаандгүй бас олсон. Тэрийг хадгалсаар байсан. Тэр аюу гоё. Тийм хэцүү нөхцөлд ч гэсэн тэр хүнтэй одоо юу гэдгийг шашин гэдэг бол яг маш олон одоо урсгал чиглэл араараасаа гарчсан хүмүүсийн югаар ингээд илүү замбархад номлын шинжтэй болоо явцсан байдаг ч гэсэн эцсийн бүгд хүний сайн сайхны төлөө байдаг. Тэр хүний сайн сайхны төлөөх тийм сайн юм гэдэг ямар нэгэн байдлаар тэр хориглагаар хүртэл Франклд очиод ингээд нэг мөрөглийнх нь хэсэг хүртэл очиод ингээд нөлөөлсөн. Тэр хүнд өчүүхэн юм ч гэсэн тэр итгэл найдар болдог. Тэгээ өчүүхэн зүйл ч гэсэн хүнд ямар их гэм болдгийг бас тэргээр айгуу гой харуулсан. Энэ өөрийнх нь ном ч гэсэн нөгөө өөр нэртэйгээр бичиж исэн юм байлээ шүү дээ. Тэгээ ном бичиж явах явцад ингээд лагер руу ачигдсан. Тэгээ тэнд ингээд бүх тэр гар бичмэл нь ингээд мэдээж байхгүй болно. Тэгсэн ч гэсэн одоо Франкл энэ номынхаа санааг авч явсаар хагаад цаасны тасархай юм тэмдгээс олдохоор нь бичиж ингэсээр хагаад номынхоо энэ юг авч гараад хориглагаас сулгасны дараа ердөө 9 хоног хүртэл бичсэн гэдэг юм бэлээ. Шашинтай холбоотой нэг бодол зүгээр сая бодчихсон чинь яг бид нар ингээл шашин гэдээ яаж байгаа ч гэсэн бид нар бол одоо л мэдж байгаа одоо санаанд орж байгаа үе бол одоо энэ 2 дугаартай биднэрт хамгийн ойрхон биш үү? Хамгийн зовлонтой бөгөөд хамгийн одоо хүн төрөлхтний оюун ухаанаас арчигдаж үлдээгүй тийм хэсэг байна л да. Гэтэл бидний түүхийг мэдэхгүй маш олон он цаг хугацаа бидний одоо үзэж тулаагүй мэдэхгүй маш олон зовлон бөгөөд тэрний туулсан хүмүүсийн одоо нэг тийм юм байгаа шүү дээ. Тэгвэл шашны тэр сургаалуудаар дамжаад тэр хүмүүсийн туулж одоо зовлонгоо туулж гарсан тэр нэг сэтгэлтэй тэр нэг одоо тийм ухаан тий тэрийг ингээд шашин бас ингээд суулгаж өгсөн юм шиг. Тэгээд тэр нь ингээд үеэс үед дамжаад ирсэн. Тэгээд бас тэр Виктор Франклын гарт ирж байгаа хгүй. Тэнгүүд тэрийг нээж үзэхэд магадгүй бид ч гэсэндээ те чиний өвдөж чиний одоо ингээд өмнөх үеийнхэн чинь ч гэсэндээ ямар нэг иймэрхүү зовлон мэдэрсэн шүү те. Тэгээд чи ч гэсэн магадгүй энийг даан шүү гэсэн итгэл найдварыг бас шашны тэр нэг юм үгс тэр үгс юу н ингэж дамжуулж тэр хүнд хүргэсэн л хальтаа гэж. Тэр нөгөө зовлон шаналл хүнд ингээд тохиолдох нь гарцаагүй тохиолдохгүй ч байж болно те. Тохиолдоход зүгээр л тэрэнд яаж одоо хандах, яаж хүлээж авах, яаж даван туулах сонголт хүнд өөрт нь байгаа шүү. Яг гэвэл хүний оюун санаа эрхчлөлттэй учраас гисэн бас нэг юм санаа үний цаана яваад исэн тийм ээ. Үнийг бас дурдхан зүг байх гэж бодож байна. Тэгээд нөгөө Америкийн нэгдсэн улсад одоо хүн болгоны мэдих эрхчлөөний өшөөгийг бид нар мэднэ шүү дээ. Айгу гоё үг нь тийм одоо Америкийн нэгдсэн улсын зүүн эрхт эрхчлөөний өшөө байгаа бол баруун эрхт нь одоо хариуцлагын өшөө гэдэг юм байх хэрэгтэй юм аа. Энэ хариуцлага гэдэг бол тэр одоо нөгөө утга учир юм тий амьдралын утга учирыг хүлээж авах гэдэг бол өөртөө хариуцлага хүлээх юм тий өөрийнхөө төлөө болоод бусдын өмнө хариуцлага хүлээх яг гоё юм хамгийн хэцүү нь чи утга учир чамаас шалтгаална гэхээр энэ л жоохон муугаар хэлэхэд залхуу хүмүүст л хэцүү хүлээж авах хэцүү яшгаа тий нэг бэлгийн мөхчлөлтөө тий би тэрнээс чи итгэж л та гэж тэрнээс асуудал үүсдэг шүү гэдгийг бас хэлээд харуулдаг байхгүй. Ялангуяа одоогийн нийгэмд одоо бид нар дайнаас холдчихжээ. Бид нар амар тайван эрхчлөлт нийгэмд ихэнх дэлхийн ихэнх хүн зон амьдарч шít. Тэр амар тайван байдал бас нөгөө талаараа заримдаа юм сэрэмж алдуулдаг байхгүй. Амар тайван байдал гэдэг бас хүнийг одоо ингээд утга учраа магадгүй алдахад тодорхой хэмжээгээр өргөдөгч байж болох талтай. Тэр нь сэрэмжлүүлээд ч байгаа юм шиг энэ номыг уншихаар тийм бас сэтгэл төрж исэн. За тэгээд сумяд маань өөр нэмж хэлэх зүйл хэлэх юм баггүй тий. За ингээд өнөөдөр бид нар Виктор Франклын амьдралын утга учирыг бидрхвэгээд шавсаархан боловч үнэхээр одоо нэр ингээл яриад л байвал маш олон сэдв сэжим рүү холбоод ярьж болохоор ийм сайхан номын талаар ярилцлаа. Тэгээд амьдралын утга учирыг бидрэх гэдэг бол үнэхээр хүн болгоны бас бодож өстой нөгөө жаргах цагт сэрэмж илүүдэхгүй гэдэг шиг тийм агуулгатай ном байлаа. Тэгээд
Улар судар хэвлэлийн газрын орчуулагч редактор Сумья оролцлоо. За тэгээ дараагийн дугаараар уулзтлаа баяртай. Биднийх нь л би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ дээ. Унших явцдаа олж нэмдэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг.